Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк. Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4 үзүүлж байна. Эмийн чанар, аюулгүй байдлын баталгаа. Энэ бол та бидний хэрэглээнд өргөнөөр нэвтэрсэн халууны эм. Энэ эмийн ширхэг тун нэг бүрийнхэн цаана Монгол хүний эрүүл мэнд үндэсний аюулгүй байдал оршиж байдаг. Эргэн та уух гэж байгаа эмийн тухай хэр сайн мэдэх вэ? Бид энэ асуултын хариултыг хамтдаа хайж байна. Францын жүжигчин сууд зохиолч Жан-Батист Молиер олон хүн өвчнөөс бус эдгэх гэж уусан эмнээсээ болж үхдэгэ гэж хэлсэн байдаг. Учир нь эм бол онцгой бүтээгдэхүүн учраас тун хэмжээг нь тааруулан хэрэглэвэл эм, хэтрүүлэн хэрэглэвэл хор болох аюултай. Нэг үгээр хэлбэл эмийг монголчууд бид яг л талах шиг хэрэглэдэг нь нууц биш юм. Би өөрөө нэг айгүйх юутайхгүй тоосны харшилтай. Тэгээд нэг эмчигээ ороод бичиж өгснөөс арай хэтрүүлээд дууцсан идэхгүй болохоор тэгсэн чинь 7 хоногийн хугацаанд уух гэсэн юм би 3 хоногийн дотор уугаад тэгээд тэр маань нөгөөднөөсөө бүр эсрэг эмнээсээ хүртэл дахиж харшил аваад би бүр бүтэн сар гараа эмчилгээнд байжсэн. Энэ дуртай хүн дуртай одоо зүйлээс хашаад дуртай газраас эмээ аваад хэрэглэхдээ таарахч байж болно, таарахгүй байж болно. Энэ бол бас хүний биеийн эрүүл мэндэд тийм сайн нөлөө үзүүлж чадахгүй байхад гэж боддог. Тийм учраас бол ямар ч байсан эмчийн зөвлөгөө заавраар эмчийн бичсэн зороор л одоо эмийг авч байгаа зүйл тийм л гэж ингэж боддог. Гэсэн ч яах вэ? Үгүй бол интервью. Авчаа. Километр 2 төлөв. Нэг калис биш дээ. За. 3 хүч калис. Жорн байгаа мó. Эмчийн бичиг байхгүй. Уг нь эмчийн бичиг гаргаад дээ штэ. Би нэг гадуур өвчин жаваад ирэхэд нэрэд гахгүй нөр тэр суулж ядах гэж. Эмийн чанар, аюулгүй байдлын баталгаа. Төрөөс эмийн талаарх баримтлах бодлогыг Монгол Улсын их хурлаас 2014 онд баталснаар хэрэглэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, сонголт хийх боломж өгөхий эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд баримтлах шинэ бодлоготой болсон юм. 2019 он хүртэл хэрэгжих энэхүү бодлогын баримт бичиг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүд болон зайлшгүй шаардлагатай, үр дүнтэй болох нь дэлхийн нийтэд нотлогдсон чиг хандлагыг тусгаснараа онцлог юм. Эмийн асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн хувийн хэвшлийнхэнд даатгаад орхих бус бүх салбарын оролцоог жигд хангах нь чухлаа гэдгийг үүнд онцгойлон заасан байгаа юм. Үүнд эргэн таны оролцоо ч гэсэн чухал ач холбогдолтой гэдгийг та анхаарах нь зүйтэй. Бүх талууд гэдэгт хэн багтах вэ? Хэрэглэгч буюу эргэн та, үндэсний эм үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, эм ханган нийлүүлэгчид, мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын эмийн чанарын хяналтын лаборатори байцаагчид, мэрэгжлийн холбоод, эмийн зохицуулагчийн үүрэг бүхий төрийн байгууллага үүнд орж байна. Иргэд эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл муутаагаас өөрсдийгөө үргэлж эрсдэлд оруулж байдаг. Иймээс эргэн та хамгийн түрүүнд эмийг зөв зохистой хэрэглэх талаар ойлголт, мэдлэгийн дээшлүүлэх хэрэгтэй. Нэн тэргүүнд эмийн сангаас өөрийн дураар эмчийн бичсэн жургуугаар эм авч хэрэглэдэг замбраагүй хэрэглээг нь зогсоох ёстой. Ялангуяа антибиотикийг зөвхөн эмч зөвлөсөн үед журоор авч зааврын дагуу зөв хэрэглэж хэвших нь нэн шаардлагатай. Эмчийн бичиж өгсөл гэсэн юм уу юм хутлаа юм. Тэгээ эмчийн бичиж өгсөн юм бол энэ мөн байна л да. Гэтэ эмчийн зориултын жорн дээр бичих хэрэгтэй байхгүй энэ дуу цаасан дээр бичээл өгсөн байх юм би харин гайхаад байна л да. Тэг. Бара энэ эмч чинь яасан эмч чинь бичиж өгсөн юм уу эм бичиж өгсөн. Тэгээ навж болох юм уу? Өөрөө бичиж өгсөн юм уу те? За. Өөрөө бичиж өгсөн гэж.
Тэгвэл эмч мэрэгжилтнүүд хэрхэн оролцох ёстой вэ? Эмч та өвчтөнд эм бичгтээ эмчилгээний өдөрдөмж заавран чанд баримтлах, эмийн жорыг стандартын дагуу бичиж хэвших, иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаарх боловсрол олгох зэрэг эмийн чанар, аюулгүй байдлын баталгааг хангахад маш чухал үүрэгтэй. За хөнгөлтэй эмийн жороор бид хоёрт эм олгуулахаар бичиж байгаа гэсэн үг шүү заяа. Тэгээд эмчийнхаа жорыг үзүүлж эмийн сангаас эмээ аваад эмээ яг зааврынхаа дагуу яг хоногоо олгүйцээ дунд нь тасаллахгүй дутуу хоногоор бол идэрчлээ гэж өгөхгүй байх нь шүү за. За энэ болохоор эрүүл мэндийн яамнаас хөнгөлтэй эм олгох дагуу 3 тамгатай хөнгөлтэй эмээ авч болохоор жорын цаас нь байгаа энэ жор дээр бичигдснээр та хоёр хөнгөлтэй эмээр эмийн үйлчлэлтийг эмийн сангаас аваад эмчилгээг хөнгөлтэй үнээр аваад хийх боломжтой гэсэн үг байхгүй юу? Манай улсад бүртгэлтэй эмийн 70 гаруй хувийг импортын эм эзэлдэг. Тэгэхээр бидний эрүүл мэндийн 70% гадаадаас хамаарч байна гэсэн үг юм. Энэ нь төрийн зохицуулалт, чанарын хяналт өндөр түвшинд хийгдэх ёстойг хэлж байна. Нөгөө талаас аль болох импортоос хараат бус болох эх орныхон эмийн үйлдвэрлэлийг дэмжих шаардлага зайлшгүй урган гарч ирж байгаа юм. Монголын эмийн зах зээл маань өөрөө маш жижигхэн. Гэтэл монголчууд өөрөө 30-40 жил үйлдвэрлээд ирсэн термопэ, парацетамол гэх мэтийн эмнүүдээ үндэсний үйлдвэрүүд нь чанартай боломжийн үнэтэй үйлдвэрлэж болоод байхад заавал одоо гадаадын гэдэг нэртэй улсуудаас хямдаар маш ихээр ингээл чанарын шаардлага хангасан хэсэг нь мэддэггүй бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд байх нь өөрөө тухайн үндэсний үйлдвэрлэгчийг тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсний одоо ямар ч тийм үр дүнгүй болгоод байгаа юм л да. Энэ дээр одоо бүх юмуудыг бол мэдээж биш дотоодын үйлдвэрүүд үйлдвэрлэж чаддаг Монголд одоо маш олон жил үйлдвэрлээд ирсэн ядаж энэ юмнүүдээ зах зээл дээр нэг жаахан тийм хамгаалтын бодлого хэрэгжүүлээсэй л гэж хүсэж байгаа. За сүүлийн 3 жилийн дүн мэдээг харах юм бол дотоодын эмийн үйлдвэрлэл тогтмол өссөн эерэг үр дүн гарч байгаа юм а. За жишээ нь 2015 онд бид дотооддоо 1064 нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадсан байна. За энэ дунд та бүхэнд нэгэн сайн жишээг дурдъя гэвэл эмхийн шүүдэр эмийн үйлдвэр буюу за туслын шингэний үйлдвэрийг үзэж та бүхэндээ танилцуулж байна. За эмхийн шүүдэр үйлдвэрийг дотоодын одоо хөрөнгө оруулалтаар үндэсний хэмжээний томоохон 5 аж ахуйн нэгдэж байж за мөн дээр нь зээлийн санхүүжилтээр ингээд байгуулсан байх юм. За энэхүү үйлдвэр бол нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлаараа улсын хоорондоо тэргүүлж байгаа дэлхийн жижиг нийтсэн үйлчлэгийг үзүүлж байгаа юм үйлдвэр байна. За мөн бас саяхан Монос фармын дэлхийн жижиг нийтсэн одоо томоохон эмийн үйлдвэр нээгдсэн байх жишээтэй. Энэ мэтчлэн дотоодын эмийн үйлдвэрлэлд эерэг ололттой ийм мэдээлэлүүд бас ар араасаа гарсаар байна. 2004 он хүртэл манай Монгол улс тарилгын шингэнийг эмнэлгийн одоо орчинд үйлдвэрлэлийн бус эрүүл мэндийн шаардлага хангахгүй орчинд эсвэл импортын замаар ингээд тарилгын шингэнээ хангадаг байсныг хаалаад манай компани 2004 онд анх байгуулагдсан. Анх байгуулагдсан цагаас эхлээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эм үйлдвэрлэлийн зохистой даатгал буюу энэ GMP шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. GMP гэдэг маань бол эмийн үйлдвэрлэх түүхийн үедээ олж авахаасаа эхлээд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, шинжлэх, тэгээд эцсийн хэрэглэгчид очих хүртэлх энэ бүх үйл ажиллагаанууд нэгдмэл цогц эм үйл ажиллагааг бол хэлж байгаа. Ямар ч эмийг сав бодол шошхыг хараад чанарын шаардлага хангасан эсхийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр гадаад дотоодоос нийлүүлэгдэж байгаа олон мянган эм чанарын баталгаатай эсхийг нотлоход эмийн чанарын хяналтын лаборатори онцгой үр гүйцэтгэдэг. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан байгаа эм бүртгүүлэх тусгай онцлог нөхцөлөх шаардлагууд гэж байдаг. Түүний дагуу маш олон бичиг баримтуудыг гадаадын болон дотоодын зүгээс хийж үлдчихэж тухайн эм нь орж ирдэг.
Жишээлбэл ямар ч бүртгэлгүй баталгаагүй юм бол Монгол улсын хэлэг айл болон болохоор орж ирдгүүл гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ юм байна. Ямар шаардлагатай олон улсын нэршлэл юу юм? Хэдэн улсад хэрэглэгдэж байсан? Идэвхний ямар клиник судалгаа хийгдсэн юм уу? Тухайн лабораториор шинжилэгдсэн байх ёстой. Манай Монгол улсын ч сэтгэмжлэгдсэн лабораториудаар шинжилэгдэж бүртгэсэн ийм юмуд бол Монгол улсын хэлэг айлаар орж ирж түүнийг бол бүртгэж авч байгаа. Эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой үйл ажиллагаа эдгээр олон байгууллагын оролцоогоор бүтэж байдаг нарийн үйл ажиллагаа юм аа. Энэхүү үйл ажиллагаанд төрөөс хэрхэн хяналт тавьж хэрхэн зохицуулдаг вэ? Одоо энэ чиглэлийг ямар байгууллага хариуцаж байна вэ? Төрөөс эмийн талаар баримтлах бодлогод ямар асуудал багтсан бэ? Тус бодлогын баримт бичигт эмийн чанар, аюулгүй байдлын баталгаа, зохистой хэрэглээ, хүртээмж ба хан амж, худалдан авалт, эм зүйн салбарын засаглал ба зохицуулалт, хүний нөөц, судалгаа шинжилгээ, хяналт үнэлэлт зэрэг эмтэй холбоотой бүхэл асуудлуудыг цогцоор навч үзсэн юм. Мэдээж энэ үүргийг өнөөдөр Монгол улсад мэргэжлийн хэлтийн ерөнхий газрын эмийн чанарын хяналтын лаборатори гүйцэтгэдэг. Тус лаборатори нь тухайн эмийн чанарыг шинжилэн баталгаажуулдаг юм. Ийхүү монголчуудаа чанартай, аюулгүй, үр дүнтэй эмийг тасралтгүй, хүртээмжтэй хангах төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд төр, иргэн, эрүүл мэндийн байгууллагууд, хувийн эвслийн эм хангамжийн байгууллагууд, чанар стандартын албадууд гээд олон байгууллага хувь хүмүүсийн оролцоо, нийлмэл цогц хамтын ажиллагаа чухал гэдэг нь харагдаж байна. Эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг дэмжицгээе. Эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг хамтдаа дэмжье.